сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Ингээ Монсын болонгаараа бид та бүхэнд өнөөдөр Францын Sanofi Plus-ийн бэлтгэл болох магний B6-г танилцуулъя. Магний B6 маань өөрөө магний лактат гэж давс агуулсан. Мөн одоо дээр нь витамин B6 гэсэн ийм нийлмэл бэлтгэл байгаа. За энэ бэлтгэлийн маань хэрэглэх заалт нь бол жирэмсэн ээжүүд бол 2 сартаас эхлээд төрөн төртлөө одоо магний B6-г хэрэглэж болно. За B6-г магний B6-г жирэмсэн ястай хэрэглэснээр бол жирэмсэлт хэвийн явагдахаас гадна төрөлт маш сайхан явагдана. За төрөөд гарсны дараа хүүхэд төрсний дараа бол хүүхэд маань өөрөө хүчил төрөгчийн болоод тэжээлийн дутагдaltaгүй ийм сайхан үзүүлэлттэй төрдөг байгаа. Архаг ядаргааны шинж тэмдэг илэрж байгаа, стресс их ордог, аюуны ачаал ихтэй ажилдаг ийм хүмүүс мөн одоо хэрэглэх заалттай. За ийм хүмүүс маань ямар шинж тэмдэг илэрдэг гэхээр маш их одоо цочромтгой, ууртай, уцаартай, нойр муутай тийм ээ. За анхаарал төвлөрөлт муутай, ой тогтоолт муутай, заримдаа бүр одоо сэтгэл гутралын депрессийн шинж тэмдгүүд илэрдэг ийм одоо шинж тэмдгээр илэрдэг өөрчлөлтүүдийн үед бол магний B6-г уух шаардлагатай. За ийм үед бол яг гэхээр өдөрт одоо 4-өөр өглөө 2-ыг, орой 2-ыг ингээд 2-оос 3 сар ууж хэрэглэх ийм одоо заалттай байгаа. За мөн одоо сүүлийн үед хүүхдийн практикт өргөн хэрэглэдэг болсон. За хүүхдийн практикт анхаарал сулрал хит хөдөлгөөнт эмгэг гэж одоо сүүлийн үед нэлээ яригдж байгаа ийм одоо сэдэв байгаа. За энэ зорилгоор бол хүүхдийн практикт өргөн хэрэглэж байгаа. За энэ зорилгоор бол магний B6-г 6 настайгаас эхлээд энэ таблеткийн хэлбэрийг бол 6 настайгаас эхлээд одоо бүх насны хүмүүс хэрэглэх бүрэн боломжтой. За энэ анхаар сулрал хит хөдөлгөөнт эмгэгийн үед бол хэрэглэснээр одоо нэг талаас одоо хүүхдийн хар тоглогны болоод хүнд металлын хордлогыг тайлах ийм одоо сайн талтай. За мэдээж энэ бол цогц эмчилгээ явагддаг учраас нэг талын эмчилгээ. За ийм хүүхдүүд бол 6 настайгаас эхлээд өдрийн 4-өөр өглөө 2-ыг, орой 2-ыг ингээд 3-аас 6 сар хүртэлх хугацаагаар хэрэглэх ийм одоо заавартай байгаа. За мөн одоо магний B6 хэрэглэх бас нэг заалт нь юу гэдгийг гэхээр манай цэвэршилтийн насны эмэгтэйчүүд байгаа тийм ээ. За цэвэршилтийн насн дээр одоо эмэгтэйчүүд янз бүрийн шинж тэмдгүүд илэрдэг. За шөнөөр хүрэхгүй ч юм уу, эсвэл одоо маш их дээшээ хөөрч, хөлрөх, эсвэл шалтгаангүйгээр уйлах, хуурлах ийм одоо шинж тэмдгүүд илэрдэг байгаа. За энэ үед бол гормоныхаа бэлтгэмэлтэй хамт магний B6-г уугаад ингээд явах юм бол энэ саяын вегетатив мэдрэлийн системийн зүгээс гарч байгаа энэ өөрчлөлтүүд бол маш сайхан одоо засагддаг байгаа. За магний B6 бол манай улсад хэрэглэгдэж манай улсын одоо эмчилгээний практикт хэрэглэгдэж даруй одоо бараг 10 жил болж байна. За энэ хугацаанд бол маш сайхан үзүүлэлтүүдийг бол үзүүлсэн ийм одоо туршлага байгаа. Удахгүй мөн одоо хүүхдийн практик бүр нэг наснаас эхэлж хэрэглэдэг одоо боломжтой ийм шингийн хэлбэрийг одоо удахгүй Монс фарм компани бүртгүүлэх гэж байгаа. За магний B6 маань найрлаганда магний лактат гэж маш сайн шимэгддэг органик давс. Дээр нь одоо витамин B6-г хамт хийсэн ийм нийлмэл бэлтгэл байгаа. За витамин B6 бол өөрөө магний шимэгдлийг одоо идэвхжүүлдэг гол чиглүүлэгч нь болж өгдөг учраас одоо маш сайхан хослол болж өгсөн. За мөн одоо B6-гийн дутагдлын үед ч гэсэн магний дутагдлын ийм одоо шинж тэмдгүүд мэдрэлийн системийн зүгээс илүү төлхөө одоо гардаг байгаа. За тийм учраас нэг талаас магнигаа нөхөн, нөгөө талаас витамин B6-гийнхаа дутагдлыг мөн одоо давхар нөхөх ийм бүрэн боломжтой байгаа. За тэгээ сүүлийн үед манай зах зээл дээр одоо эмнэлгийн практикт хэрэглэгдэж байгаа магний бэлтгэмнүүдээс нэг ялгаатай нь бол юу гэхээр энэ витамин B6-г агуулснараа нэг ялгаатайгаас гадна мөн одоо манад бүртгэгдсэн магний болоод витамин B6 агуулсан цорын ганц оригинал нь бол Sanofi Plus-ийн магний B6 байгаа. Та бүхэн одоо эмчийн заавраараа тийм ээ эмчтэй үзүүлээд өрхийн эмч болон одоо хүүхдийн эмчтэй зөвлөлдсөний үндсэн дээр магний B6-г авч хэрэглэх бүрэн боломжтой. За сүүлийн үед бол хоол тэжээлийн боловсруулалт их болсон. Тийм учраас бид бол хоол хүнсээрээ 100% өөрийнхөө хэрэгцээтэй магнийг авах боломж бол маш хомс байгаа. За бид өдөрт 400-аас 450 мг магнийг авч явах шаардлагатай байдаг. Гэтэл энэ одоо тунгийнхаа одоо 5-ны 1-ийг ч юм уу, за 4-ний 1-ийг 100 мг-ыг л одоо хоол хүнсээрээ авч байгаа. Тэгэхээр бидний өндөр тутам мэдж байгаа хоол хүнсэнд бол магний агуулмж маш муу.
Тийм учраас бид үлдсэн хэрэгцээг бол өөр их усүрээс авах шаардлага гарч байгаа. За тийм учраас бид бол одоо өөр их усүрээс гэдэг маань одоо бэлэн шимэгдэлт маш өндөртөө ийм магний бэлтгэлүүдийг ууж хэрэглэж авах шаардлагатай. За энэ дотроо бол хамгийн сайн шимэгдэг магний B6-ыг сонгох нь одоо маш зөв сонголт болно.